Хай манайхаа бичлэгээ оруулаагүй жоохон удажглаа. Одооноос буцаад 7 хоногт нэг бичлэг гэдэг журмаараа орох бодолтой байгаа. Ойр дөрөн жаахан завгүй байла нэрээ хідүүлээ мянгуула болсон мэлээ штий. Дэмжиж байгаа та бүхэндээ үнэхээр их баярлаа. За тэгээд энэмдээ орцгоё. Отоо маань зүгээр хийцгүүрээд анги руугаа явж байхад нэг охин хурж ирснэ. Би чамайг тэрээс хойш сонирхож байсан гэд төмний нүдэн дээр хэлчихдэг юм аа. Хөрхийг каши маань линээс сонсоод унаад өгвөө гэж. Тэр охин маань мань хэдийн ангиж шилжиж ирсэн сурагч юм гинэ. Хөөрхнөөгээд цаашдаа яриад явчих. Гэтэ хөөрхий табууч маань л өөр англио шилжиж гисэн өгөж байгаа царайлж байгаа нь тэрий. Хөөрхнөө гэхдээ отоотой юм бүр үнэхээр адилхан охин өөрийн бүр байнга өдөөд байдаг шүү. Үүнээс болоод хөөрхий каши маань жоохон эм оролттой байна. Гүй энийг харалтаа отоо хөөрхнөө хөөцөн ардаас нь табуа яя. Нэр хайрын гурвалжинд өрүүлж юмаа тий. Хөөрхнөө отоод чамд сонирхдаг охин ер нь байт юм уу гэсэн чинь кашиг би тэгж хардаггүй шүү гэж улаагаад баригчдаг юм аа. Хөөрхнөө бүр вау өнөөдрийн хамгийн гоё хариу үйлдэл байлаа гэд баярлаад идэг шүү. Би нэрийг хөөрхөн байгаа зү. Бүр каши отоо хоёрын байгаа байдал яриа бүх юмыг анзаарчаад одоо юу гэмдээ бүр эртнээс биендээ сайн гэдгийг мэдсэн байдаг. Ардаас нь каши гараад ирсэн баярлаа зогсож идэг. Манай хөөрхнөө харчаад хөөх их нөөний хуйралтай маа гэж авсан. Отоо бүр шок, та бас шоконд орсон. Каши юу гэж бодож гин нэрээ яриад байгаа мó гэд бүр шок, би бас шок. Тэгсэн бүр ойлголцоод ярилцаад болдоггүй шүү. Гэтэ хөөрхий отоогийн царайг жоохон ойлгохгүй байгаа юм да. Отоо усан салилт гэлтгүй спортоо бас маш сайн юм байна. Бүр бүгдийг найлтаад яваад байдаг шүү. Каши аль чадхаараа тоглож байгаа боловч бөмбөгнүүдийн толгоогоор аваад болдоггүй. Яа та нэрээ. Табоч бас иймэрхүү спорттой үнэхээр сангийн шүү. Отоо табо хоёрын хооронд ширүүнээ болох нэ. Айгу хүчрхэг цохилтууд араасаа цуурсаар. Манай хөөрхнөө болон каши хоёр маань энийг ширүүндээ донд хэцүү байна да. Их хүчтэй цохилт үнэхээр хурдтай ирж каши яг онох гэж байхад отоо гарч ирээд кашиг аварснаар кашиж би ч гэсэн тогломоор байна гэдэг. Отоо кашид яаж цохих, яаж авахыг зааж өгнө. Бас романтика. Тэгэхээр та нар маань яах нөө караста юм зааж өгөх нь байна штэ. Хөөрхнөө табуу хоёр бүр цаана нэстэ янзан бүрийн юм болж байна. Хөөрхнөө гаргана гээд гаргуулахар болтол хөөрхнөө табуугийн нүүрэн дундуур сумд орж ирэх нь тэрээ. Айгуу. Отоо каши хоёр алцаар 25-40 харьцаатай болдог. Яг сүүлийн отоогийн гарын өвдөж авч чадхааргүй болтол каши авдаг. Гэтэ хүний онд ингээд отоо ялагдлаа. Одоо үнэхээр ширүүн бороо орж байхва отоо шүхэргүй ирчихжээ. Каши мэдчихэд чи норвол ханаад хүрнгээд хамтдаа явъя гэдэг бас романтика. Отоо зөвшөөрөөд тэр хоёр явахаар болдог. Отоо каши хоёр ангийнхаа хүүхдүүдэд ицсэнтэй харагдаг болгондоо цухтаад идэг шүү. Гэ үнэн хөөрхөн яхаар гол нэг 10 жилийн гинэн чимхи хараагаад тэгээ цухтаад явж байтал хоёулаа шалавт норчихно. Тэгээд бүр борооноос хорогдож хэсэг газар суухаар болно. Отоогийн нүүр нь бүр улаа бутарчихнаа. Аргагүй л цун дээрэлтэй. Яагаад ицсэн бэ гэхээр хосуудын шөхөрт хамт явж ийсэн байдаг. Тэ манай хоёр энд суугаад байвал мүдгүүгээд явдаг. Яагаад ч юм нэгнийхээ гарнаас хөтөлцөн бас хосуудын шөхөрт ангийнх нь хөөе харчаад хөөх отоо каши хоёр уярдаг юм байна гэд гайхаад зогсчихэдэг. Каши тэрийг мэдчихээд нүүр нь улаагаад толгоонаас нь уурс авсаад ичээд явчихдаг. Хөөрхий каши маань бороонд норсноосоо болж ханаа түрээд хичээлдээ ирдэггүй. Найзууд нь бүгдээрээ отоогийн буруу гэд отоо буруутгаад байдаг. Үгүй яахаа үнэн л дээ. Шалгалтын тун гарахад кашигийн гэрлүүн дүнгийн хүргээд өгөх хүн байна уу гэхэд отоо хамаг хурднаараа бигээд алга болно. Отоо кашигийн очиход каши гэртээ ганцаараа байдаг. Отооч өгчөөд явлаа шүү гэхэд каши гинэд унаад өгдөг. Ороод халууны нүцгэд аюу халуунтай байна. Ингээд өрөөлөө нь өргөж оруулаад өгдөг. Отооч гэрт нь
хоол хийж өгөхөр болдог. Ото Кашид ногоотой шүл хийж өгдөг. Эр хүний гараар хийсэн хоол. Кашиж Отогийн гарыг барьсаа тавьшраад унтдаг. Тэгээд хинээс ирээд одоо манай ах ирнэ гэд хэлдэг. Отооч гарч байхдаа баригдчихдаг. Тэгээд цай ухаар болдог. Ах нь ч баахан юм шалгаагаад болдоггүй. Ах нь нэг юм асуудаг нь чи манай дүүтэй ойрцсон уу гэхэд ах нь гэхдээ Отог дунд сургуулийн хулгайн байна гэд ойлгочдаг. Ах нь гэхдээ амар гаднаа инээж байгаа боловч дотроо алах юмсан гэж бодож сууж идэг. Отогийн зарим асуултыг сонсоод ах нь уурлаад Отог маань алах гад бүр дайраад байдаг шүү. Энэ яг энэ үед Кашиж гарч ирээд битгий дээрлэх гэд тавьшруулдаг. Ах нь Кашигийн тайлбарыг сонсчоод уучлаарай гэд хэлдэг. Буруугаар ойлгосон байна гэд бүр дунд ангийн хүүхэд барагтайхан үерхээрээ гэд бараг үерхүүлтгэлээ манай хоёрыг. Нэг өдөр Ото явж байхад нэг заримны газар айгүй гой зармаг байд юм байна лээ гэд хүүхдүүд яриад байхаар нь Ото саатаа таапаа очдог. Кашиж бас тэнцээ ирчихсэн заримаг авах зогсож идэг. Ото Кашиг орлно гэж бодоод зогсож исэн боловч гэвч нэг өөр хүүхэд төлхөө тэр нь өөр хүн очиж мөрөөдчих гэх юм уу заримг нь унчихдаг. Тэр үед Каши заримгаа унгахад заримг нь дуусан гэхэн тэрий ингээл готрол. Ото очоод Кашид заримгаа өгдөг. Бас романтика. Ото Кашид цогтаа далаа явах уу гэдэг. Кашиж цогшөөрөөд ер нь энэ тэндээсээ ирээд явхаар болдог. Хичээл тарсны дараа чамд усны хувцас байхгүй юм чинь хамт явж авъя гэд явдаг. Тапоч гэсэн хамт явдаг. Каши гэрийн даалгавраа ангидаа үлдээгээд явахад нь Ото аваач чадвгүй гэд аваад явна. Гүй энэ хэсгийг л харчил та. Манай хэдэж далай руугаа яв зэрсэн ганцтай ирдэг. Тэгсэн хамгийн сүүлд орсон хүн сэтгэлээ илчлэн ч гэнэ мэдгүй. Ото гитэрхий хурдан өдөгээд хөлөнд нь савтай ус уяад гүлгэнэ. Тэгсэн хөрхнөө хаад Отогийн готөрсөн царайг харах гээд адгийн бодол төрнө. Ото мэдчихээд хариу цохилт гин. Тэр нь гарыг барьчаад хайр ойлгохгүй байгуул би ч юм заагаад өгье гин. Хөрхнөө шок. Ото тэгж хэлсэндээ готраастай. Бөөнөрөө хөвгөлтүүд байж байхад Каши байхгүй байгааг анзаараад бөмбөгн далай дотор хөвгөж байгааг хараад шууд алайлуу гүйж байдаг шүү. Каши өөрөөгөө байна гэдгийг хэлснээр арай жүүгэж тайвширна. Үгүй бас романтика. Сая Каши алга болсон нь Отод хисаа холохоор явсан байдаг. Мань хэдэж харих замдаа зогсож аимшигын газар хоёроо хуваагдахаар болдог. Багаас суулгахаар сонгоход Тапо хөрхнөтэй, Тато Ототэй, Каши сататай. Каши сүнс харчаад илүү цухтаагаад мань Ото хайч болох Каши маань шууд хөрхнөд хэрээд авдаг. Оточ сүнс гэж байхгүй гэж тавьшруулаад явдаг. Манай хоёр тэр сүнс гээд байгаа юм дээр очоод манай өвч байхаас зайлахгүй гэхээр ардаас нь эгч нь жоохон хүндхэн цоччлоо уучлаарай гэд гараад ирдэг. Гэхдээ энд эгч нь яг юу хийж байгаа юм бол мэдгүй. Зуны авралтаар Каши Ото хоёр хүүхдүүдтэй хамт шавж мөрөмсүүлж тоглож байхад хэдэн ч удаа үтсэн Каши ялаад байдаг. Бүх юм болж нэг шийтгэл хүртэл шавж барих байдаг. Мэдээч Каши ялна. Хажууд нь байгаа хоёр хүүхэд яг манай хоёр шиг зүнтэрээ. За тэгээд дараа өдөр нь манай ихэд галт наадам дээр бөөнөрөө даардаг. Галт наадам албан ёсоор эхлэхэд Каши манд гин алга болчихдог. Каши маань төөрцөн явж байхад нэг педо гэх юм уу эвгүйгээ ирсний гэр бүлтэйгээ явж байгаа мó аль эсвэл найз залуутайгаа юу гэд буламлуу шахаад байдаг. Аль эсвэл тэр хэд чинь байхгүй бол заагаад өгье дайраад байдаг шүү. Оточ яг ирж тараа найз залуу байгаа гэд Кашиг аварчдаг. Каши тараа нь Отоогоос онсон л та. Надад найз залуу байхгүй байхад яагаад найз залуутай гэж хэлчих гэж байгаа юм би. Миний найз залуу хин юм бэ гэд асуугаад байдаг шүү. Гүй бүр амар хөөрхөн.
одоо энэ жилийн зуны талхаараа сайн хийн гээд яг хийдэг л дээ. Гэтэ Каши одоо хоёр маань оройчонгоо бас чадалсан байдаг. Тэгээд манай хоёрч замдаа тараад хичээл рүүгээ орж байгаад аним маань энэ хүрээд өнөрлөж байна. Season 2 гараагүй байгаа болохоор гарангуут нь шууд ярьж өгөхийг бодноо. Ер нь тэгээд хайр гэдэг маань содон чамин үг хэллэг бус бие биентэй хүрээтэл ойлголцох тэр мэдрэмжийг хэлдэг гэдэг энэ аним маань бүр ойлгомжтой гэж нь харуулна. Энэ аним дээр хэрэгцээгүй дүр гэж байгаагүй. Ер нь л дүр болгоно нь өөртөө гэсэн ур чадвартай, сэтгэл зүйтэй, өөртөө гэсэн хайрлах орлоготой байсан юм шиг санагдсан. Тэгээд энэ анимыг бүхлээр нь өөртөө үзэх юм бол үнэхээр олон хөгжилтэй хэсгүүд, үнэхээр олон уйдаа гаргах хэсгүүд. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. 3 бүлгийн турш хамт байсан та нартай үнэхээр хайртай шүү. За бай бай.